Рэм Соборо хоёр хамтдаа зогссон бол юу болох байсан талаар гардаг Slot What If эсвэл Рэм If-ийн 2 дугаар хэсгийг ярьж өгөх гэж байна. Нэгдүгээр хэсэгт юу болсыг ахин нөгөөдөө сануулхад Рэм Соборо хоёр хамтдаа зогтохоор шийдэж Эмилиаг өөхөх гээд орхиож явсан. Хэрвээ Эмилиаг өөхөх юм бол Пак уурлаж ертөнцийг хөлдөөнө гэж аним дээрээ гарсан. Энэ зохиол дээр яагаад ертөнц хөлдөгөө байгаа юм гэж бодож байгаа хүмүүс байвал хэн нэгэн Пакийг зогсоосон байх. Рэм Соборо хоёр Карарагийн улсын Банангийн хотод суурьшиж Рэм багш Соборо харшийн үйлчлэгч болон амьдарч байсан нэг эмэгтэйг нь Соборог алах гэж дайрах үед Халибел авардаг. Тэр өдрийнх нь орой нөгөө эмэгтэй дахин нөгөөдөө гарч ирдэг чи энэ удаа манай хоёрыг алах гэлгүй Рэмийг харчаад яваад өгдөг. Энэ үед Соборо Рэм хоёр Рэмийг жирэмсэн гэдгийг мэдээд дууссан байгаа. 3 дугаар бүлэг 3 сар. Рэмийг жирэмсэн гэдгийг мэдсэний дараа хайр тосоод үд шиг жаргалтайгаар өнгөрөв. Өглөө Халибел минь бидэхэр ирв. Өчигдөр орой цагаан үстэй эмэгтэйтэй Халибел тулалдахыг хараад Соборо маш их гайхсан. Хинч Соборо Халибел Карарагийн хамгийн хүчтэй хүн гэж хэлээгүй. Соборо зүгээр л өөрийг нь өддөг хөрш гэж боддог байсан. Өөрийн хүчээ нууж байсан Собород баг зэрэг доромжлуулсан мэт сэтгэл үлдээсэн байлаа. Өчигдрийн хүртэл Халибелийн өөрийнх нь ойлголт худал хуурмаг мэт санагдаж Соборо одоо Халибелд яаж харьцахаа мэдэхгүй байв. Халибелд итгэж болох хэсэгтээ эргэлдэж байсан Соборогийн байдлыг ажигласан Халибел за та хоёрыг алхаас өөр арга үлдээгүй юм шиг байна гэж хэлснээ чангаараа нээж эхлэв. Соборо Халибелийг урдын адил байгааг нь хараад урдын адил харьцахаа шийдэв. Халибел өөрийн түүхээ баг зэрэг ярьж өгөв. Өөршиг нь хүн чонон төрхтөө төрөл зүйл нь бараг устдаж үгүй болсон ба цөөхөн үлдсэн шинобинуудын нэг. Халибел тамхи татаж байсан тул Соборо жирэмсэн эхнэрийн минь хажуу тамхи татахгүй бай гэж хэлсэн Халибел санаа зовлтгээ энэ тамхи биш. Би амьд байхын тулд эмийн ургамал тогтмол татах ёстой гэж хариулв. Өчигдрийн цагаан үстэй эмэгтэй хэн байсан юм бол гэж Халибел асуух үед Соборо шулмын бүлмийн хүн юм байхтай гэсэн Рэм шулмын үнэртэйг болохоор биш байх гэв. Халибел тэр эмэгтэйгээс бүр юу ч үнэртэхгүй байсан гэж нэмж хэлв. Халибел чонон хүн болохоор мэдээж хамарна маш сайн. Ямартай ч цагаан үстэй эмэгтэй ахиж дайж магадгүй болохоор Соборо өнөөдөртөө ажлаасаа чөлөөвж бүтэн өдөр Рэмтэй цуг байхаар шийдэв. Мэдээж гар утас байхгүй болохоор Соборо өөрийн биеэр очиж ажлаасаа чөлөө авах хэрэгтэй. Халибел Рэм хоёрт удахгүй ирнэ гэж хэлээд ажил руугаа явж байсан гудамжинд цагаан үстэй эмэгтэйтэй таарчхав. Соборо гайхаад зогсож байсан эмэгтэй яагаад надад шидэд байгаа юм гэж асуув. Соборо өдрийн гэрэлд эмэгтэйн царайг хараад бурхад өөрсдийн гараар уулсан уран зураг шиг хүн байхад дэндүү үзэгсэн тийм гэж бодов. Эмэгтэй өргөжлүүлэн танаад тухтай ярилцъя гэж хэлв. Соборо эсэргүүцмээр байсан ч гэсэн зогсоохыг хүссэн ч зогсоож чадахгүй гэдгээ санаад зөвшөөрөхөөсөр аргагүй болов. Гэрлүүн явж байх үед эмэгтэй амдаа дуун аялан явж байлаа. Огт аюултай юм шиг санагдахгүй байсан ч гэсэн Соборо болгоомжлсон хэвээр байв. Соборо эмэгтэй хоёр гэрт орж ирэх үед Халибел юу байна хөрхнө гэх мэт сэтгнэх үед эмэгтэй шалбаагч хуруугаар нь дууд чимээгүй болгов. Рэм зочиндоо цай санал болгож боловсон хандах үед эмэгтэйгийн бүдүүлэг авирн багсаж өөргөө танилцуулв. Та нар намайг Тя гэж дуудаж болно гэж хэлв. Эмэгтэй надад хэнийг ч алах хүсэл байхгүй би зүгээр хулгай далтсан зүйлийг эргүүлж авмаар байна гэж хэлэхдээ Рэм рүү харж байлаа. Үргэлжлүүлэн Рэм миний гэрэлт бөмбөлгийг буцааж өг. Би зөвхөн заа гэсэн хариулт лавн шүү гэж хэлэнгээ салхи шидэхэд Рэмийн хажуугаар өнгөрөн ханад сэв зулгав. Рэм айхаасаа илүү маш их гайхаж байлаа. Рэм юу ч хулгаад өгөхөөс гадна тэр яриад байгаа бөмбөлг нь юу гэдгийг нь мэдэхгүй байлаа. Рэмийн гайхаж байгаа нь Тя таалагдахгүй байлаа. Би анхааруулсан шүү гэж хэлэн ахин хідэн салхи шидэв. Мэдээж нэг ч салхи Рэмийг онолгүй зөрсөн. Хэрвээ онох юм бол Рэмийг хоёр хувааж чадах салхинууд. Энэ бүх зүйл болж байхад Халибел өрөөний болон чимээгүй хараад зогсож байлаа. Өчигдөр орой Рэм Соборо хоёрыг хамгааж эмэгтэйтэй тулдаж байсан хэрнээ одоо Тяг ингэж сүрдүүлж сүйтгэж байхад тайван хараад зогсож байв. Тя Рэмээс ахин нэг удаа миний гэрэлт бөмбөлийг хаана байна гэж асуух үед Рэм юу яриад байгааг чи мэдэхгүй байна гэхэд Тягийн төсвөр алдаж гэрийн тэр чигтэн сүдэж өгөв. Гэрэн тэр чигтээ сүйдсэн ч гэсэн Рэм Соборо Халибел огт бэртээгүй байв. Хэдий уурлаж энэ тэндгүй салхи шидэж байгаа юм шиг боловч Тя яг үнэндээ салхиа удирдах манай хэдийг тойруулж шидсэн байв. Соборо чи биднийг бэртээх бодол байхгүй байгаа юм байна тийм үү гэж асуухад Тя би жирэмсэн гэдгийг нь мэдээгүй. Өөрийнх нь юмыг хулгаасан болохоор Рэмийг алах гэж байсан ч гэсэн гидсэндэх хүүхдэд нь буруу байхгүй болохоор хүүхдийг нь ч гэсэн алах өөрийнх нь Шинигами итгэл үнэмшилтэд нийцэхгүй гэж хэлв. Тэгээд бөмбөлгийг нь өгөхгүй бол хүүхдэн төрхийг нь хүлээж байгаа төрснийхэн дараа Рэмийг ална гэж хэлв. Бүгд Тя руу сонин харж эхлэх үед Тягийн өөр нь улаан доороо дэвсэлж над руу галзуу хүн харж байгаа юм шиг харахаа бэл Рэм бол хулгайч би мэдэж байна гэж хэлв. Рэмд Тягийн байгаа байдал өөрийнх нь багшилдаг бага ангийн хүүхдүүдтэй адилхан санагдан Тяд хандаж бид нар бөмбөлгийг ч олоход чинь туслая гэхдээ чи бие зөв авч сурах хэрэгтэй гэж хэлэх үед Тя толгоогоо гулдаалган ойлголоо гэж хэлв.
Рэм үнэхээр өөрх нь юмыг авсан гэх баталгаа олтол хэн нэг илүү дайрч болохгүй шүү гэж дэмжлэв. Тэя Рэм Соборо хоёрыг юмыг нь авсан гэдгийг батлахын тулд цуг байхаар болов. Соборо энэ шүдвэртэнд огт дургүй байлаа. Тэя ойрхон байна мэдээлэл цуглуулна гэдэг цуг амьдрна гэсэн үг. Рэм Соборо хоёр хойлохлаа байж чадахгүй болохоор Соборо дургүй байлаа. Яагаад дургүй байгааг та нар гадарлаж байгаа байх? Секси чадахгүй гэсэн үг. Соборо өдөр болгон Рэмийг баахгүй бол гэрлэлтэн жоохон тийм хүн болоод ирнэ. Яа. Тийм болохоор Рэм Соборо хоёр ойрхон шинэ байранд орохоор болж Тэя өөрийн сүтгсэн өрөөнд амьдрахаа болдог. Оройн Рэм Тэяг өдөр сүтгсэн гэрийг нь цуг цэвэрлэхээр болгож шийтгсэн. Рэм Тэя хоёр гэр цэвэрлэж байх оронд Хайлибел Соборо хоёр гадаа ярилцахаар гарав. Хойлохноо болсон тул Хайлибел яагаад өдөр огт хамгаалаагүй гэхээр Шинобигийн хувьд Хайлибел өрсөлдөгчийнхөө сэтгэл хөдлөлийг уншиж чадна. Тэя өдөр огт өөрсдийг нь гэмтэх бодлого байсан. Уурлаж гэрийг нь сүтгэж байхдаа хүртэл өөрсдийг нь гэмтэх бодлого байгааг мэдэж байсан болохоор юу ч хийгээгүй гэж хэлв. Гэхдээ л Тэя аюултай хүн хэвээрээ ирээдүйд ямар нэгэн зүйл хийж магадгүй хэвээр. Хайлибел Тэяг үнэрлэж чадахгүй болохоор Тэяг байн хараандаа байлгаж чадахгүй. Тэгээд гиний дуур амьсгал амар хүйтэн болж ирээд Хайлибел Соборогоос надаар Тэяг алуулмаар байна уу гэж асуув. Рэм Тэяд итгэж байгаа болохоор Собороч бас Тэяд итгэхээр шийдэж үгүй гэж хэлв. Дээр нь Хайлибелээр тийм муу зүйл хийлмээгүй байсан юм. Нөгөө хүйтэн уур амьсгал дорн байхгүй болж Хайлибел энгийн марзан чон болон суусан тэгж гэлж байгаа за яхав дээгээд өнгөрөөчв. Өөрийг нь алах гэж оролцсон хүнийг өшөөж байгаа Соборогод анхны удаа биш. Тэ Рэм өөрийг нь алах гэж байгаа ч гэсэн бүр алж байсан шүү дээ. Тэгсэн ч гэсэн Соборо одоо Рэм тэгэлжсэн байгаа шүү дээ. Дотроос Рэм Тэя хоёр гарч ирээд Рэм Тэя дүмсгэд эвтэйхэн хувц олох тусаач гэж хэлслээр манай хоёр цугаарч энэ бүлгэмэн дуусаж байна. Өмнөх бичлэг дээр Зарестигийн ор гээд агуу сүнс байдаг. Тийшээ ойртол аимшигын шоргонд үлддэг гэдэг нэг газар байсан да. Зарестиг гэх агуу сүнсний цагаавт Тэя байх. Дээрээс нь Соборо Зарестигийн орыг судлах гэх ажлыг авах гэж байсан. Аль хэдийн өөр хүн энэ ажлыг нь авцсан байсан. Тэр хүн л юмыг нь хулгайсан байх та. Энэ хүртэл үдсэн хүмүүстэй нэг бонус ахаад нэг гоё мэдээлэл ярьж өгнө. Хамгийн анхны Рэзерогийн what if дээр ярьж байсан те зохиолч нь Соборогийн төрсөн өдөр болгоноор нэг what if гаргадаг гэд. Тэгэд энэ 7 хар нүгэлгийнх what if дотор орж чадаагүй нэг тийм what if байгаа. Алдартай болж чадаагүй. Энэ 7 хар нүгэл гэдэг юм чи үзэгчдийн гаргасан юм гэж би яриа л байгаа. Одоо сүүл бас нэг Blue Lock-ийн 7 хар нүгэл бол гэдэг үзэгчдийн солиорол хэлээ. Тэнийг юмнууд. Рэм 1-р улирал дээр Битлгүүс даалуулах үедээ чи амьдрах хэрэгтэй өгөж болохгүй шүү гэж хэлээд Соборогийн гарн дээр өснө нь Соборогийн сэтгэлд маш их нөлөөлж Соборо өөртөө 2 амлалт өгсөн байдаг. Нэг нь Рэмийн өшийг заавал авна. 2 дахь амлалт нь ахиж хизээж өгөхгүй гэсэн 2 амлалт. Соборо өгөхгүй тулд Битлгүүсийг бас өөрийн гараар алахын тулд 20-30 жил бэлтгэл хийнгээ улсаар тойрж аялаж явж байгаа нэг тийм what if байдсан юм байна лээ. Тэгэд хилэн бардамнал эдэр шиг богинохон what if байсан бол сонирхолтой байж болох байсан. Гэхдээ итгэрийн уурт бас уйтгартай what if гэж мэддэг хүмүүс нэрж байна лээ. Эсвэл жил болох what if бичдэг уламжлалаа хадгалах гад аргацааж гарсан болохоор юм уйтгартай болсон байж магадгүй. Өөр бас од болоогүй хідэн what if цаана байгаа бас бүү мэд. Рэм Соборо хоёрын what if-ийн үед бол дараагийн бүлгэн 3 сараас 6 сар руу буюу 3 сарын цагийн үсрэлтийн дараах үйл явдал гарна. Тэгээ тэр бичлэг нь ортол би бас хэр бодох юм бас бүү мэд гэж байна.